Дерек Принц. Христэд итгэх итгэлийн амьдралын суурь үнэн. 20 дугаар бүлэг. Христэд итгэх итгэлийн баптизмын сүнслэг ач холбогдол. Энэ бүлгээрээ бид Христэд итгэх итгэлийн баптизмын сүнслэг ач холбогдлын талаар шинэ гэрээ юу заадгийг сураад энэхүү баптизмын судаллаа дүүргэнэ. Бурхны нэгүүлсэл хэрхэн ажилдаг вэ? Энэ нүннийг тайлах түлхүүр нь Ром номд бий. Тэгвэл бид юу гэх вэ? Нэгүүлсэл ихсгэх гээд бид нүгэлдээ байсаар байх уу? Огт үгүй. Нүгэлд үгсэн бид цаашид түүн дотроо яахан амьдрах вүлээ? Христ Есүс рүү баптизм хүртсэн бид цөмөөрөө түүний үхэл рүү баптизм хүртсэн гэдгийг та нар мэдэхгүй гэж юу? Тиймд бид үхэл рүү баптизм хүртснээр түүнтэй хамт оршуулгдсан учраас эцгийн алдраар Христ үхэхстээс амьлуулагдсны адил бид мөн шинэ амийн дотор явах юм. Учир нь хэрэв бид түүний үхэлтэй адил байдалд холбогдсон бол мэдээж бас түүний амьлалтай ч адил байдалд холбогдох болно. Ингэхдээ хоошид биднийг нүгэлд боолчлуулалгүй. Бидний нүглийн биеийг хүчингү болгохын тулд хуучин хүн маань түүнтэй хамт цовдлогдсныг бид мэддэг. Учир нь үгсэн нь нүглээс чөлөөлөгдсөн. Ром 6-гийн 1-7. Ром 5 дугаар бүлэгт Паул хүний ёроолгүй нүгэлд үзүүлэх Бурхны оройгүй нэгүүлслийг цохон тэмдэглэсэн байдаг. Хууль ирснээр алдаа зөрчил ихссэн ч нүгэл ихсснээр нэгүүлсэл улам бэлгсэн юм. Ром 5:20. Энэ нь биднийг тэгвэл бид юу гэх вэ? Нэгүүлсэл ихсгэх гээд бид нүгэлдээ байсаар байх уу? Ром 6:1 гэсэн Паулын асуулт руу хөдөлж байна. Өөрөөр хэлбэл Паул хэн нэг хүн хүний нүглийн хэм хэмжээгээр Бурхны нэгүүлсэл өсдөг юм бол нэгүүлслээр далимдуулаад нүглээ үйлцээр байх хэрэггүй. Ингэж байж л нүгэлтнүүд Бурхны нэгүүлслийг хүртэхүү хэмээн лавлж байгаагаар дүрсэлжээ. Гэхдээ Паул энэ аюултай санаа нь Бурхны нэгүүлслийн талаарх шал буруу ойлголт төр суурилжээ хэмээн хариулсан байна. Нүгэлтэн Бурхны нэгүүлсэлд нээгдэхийн тулд итгэлээрээ Бурхантай хувийн харилцаа тогтоох ёстой. Энэ харилцааны мөн чанар нь нүгэлтний дотор бүрэн өөрчлөлтийг бий болгодогт оршино. Нүгэлтний хувь чанар дотор Бурхны нэгүүлслийн төрүүлдэг энэ өөрчлөлт нь эсрэг тэсрэг атла харилцан бие биеэ нөхдөг хоёр талтай. Нэгдүгээрт тэнд үхэл өрнөдөг. Нүгэл болоод хуучин амьдрал үхдэг. Хоёрдугаарт шинэ ам бий болдог. Бурхан руу бөгөөд зөвхт байдал руу амьдрсан ам. Нүгэлтний дотор Бурхны нэгүүлсэл хэрхэн ажилдгийг болоод энэ нэгүүлсэл ямар үр дүн төрүүлдгийг ойлгосон хүн хоорондоо харилцан уялдаатай боловч өөр өөрийн гэсэн онцлогтой хоёр сонголттой тулгарна. Хэрэв бид Бурхны нэгүүлсэлд өөрийгөө нээжэгвэл нүгэлд үхэн. Харин хэрэв бид нүгэлд үхэхгүй бол Бурхны нэгүүлсэлд нээгдээгүй гэсэн үг. Тиймээс нэгэн зэрэг Бурхны нэгүүлсэлд нээгдээд нүгэлдээ амьдарсаар байх ямар ч боломжгүй лээ. Энэ хоёр хизээч ивсэхгүй. Ром 6-гийн 2 дээр Паул огт үгүй. Нүгэлд үхсэн бид цаашид түүн дотроо, нүгэл дотроо яахан амьдрах вүлээ гэсэн байдаг. Нүгэлд үхсэн гэдэг үгийг бид юу гэж ойлгох вэ? Тэгэхээр нэгэн аимшигтай нүгэлтэн байжээ гэж бодъё. Тэрбээр ихнэр хүүхдээ хүчирхийлэн дарамталдаг. Гэртээ Бурхны талаар юм уу, ер нь алив шүтлгийн талаар дуугархыг тас хоригддаг. Бузар муу хэл яриатай, арх тамхины боол байв. Тэгтэл тэр итгэхэд гэртээ сандал дээрээ сууж байгаад гинэт зүрхний шигдээсээр нас барчихжээ. Ширээн дээр нь уугаагүй арх, унтраагүй тамхин байсаар. Гэвч тэр итгэхэд одоо арх тамхиа яаж чадахгүй. Дотор нь архитж тамхилах оргилсон дур хүсэлж байхгүй. Гаднаа арх тамхи руугаа гар хуруугаач явуулж чадахгүй. Яагаад? Яагаад гэвэл тэр хүн өгчихсэн. Арх тамхитаач өгчихсэн учраас тэр. Тэгэж байтал ихнэр хүүхэд нь бүтэн сайны оройн цуглаанаа тараад шинээр сурсан Магдалины дууга дуулсаар орж ирнэ. Гэтэл нөгөө хүн уурлагчгүй, хараалж урсгахгүй. Ер нь яах ч хүсвэн. Яагаад? Яагаад гэвэл тэр хүн өгчихсэн. Уур, хараалдаж өгчихсэн учраас тэр. Товчхондоо тэрбээр нүгэлд өгчээ. Нүгэл түүнийг уруу татхаа болжээ. Нүгэл түүнд ямар ч дур хүсэл төрүүлэхгүй. Нүгэл түүний дээр эрх дарахаа тогтоохоо болжээ. Тэгвэл итгэлээрээ өөрийгөө Бурхны нэгүүлсэлд нээж өгсөн хүнийг шинэ гэрээ чухам ингэж л дүрсэлдэг. Бурхны нэгүүлслийн үйл ажиллагааны ачаар хүн нүгэлд өгдөг. Нүгэл цаашид түүнийг уруу татаж чадахгүй. Түүнд ямар ч дур хүсэл төрүүлэхгүй. Түүний дээр эрх мэдлгүй болдог. Үүний оронд хүн Бурханд болоод зөвхт байдалд амьд болдог. Христтэй хамт цовдлогдоод амьлуулагдсан. Христэд жинхнээсээ итгэдэг хүн Бурхны нэгүүлслээр нүгэлд үгснийг шинэ гэрээ ахин дахин хэлдэг. Ингэхдээ хоошид биднийг нүгэлд боолчлуулалгүй. Бидний нүглийн биеийг хүчингү болгохын тулд хуучин хүн маань түүнтэй хамт зовдлогдсныг бид мэддэг. Учир нь үгсэн нь
нүглээс чөлөөлөгдсөн. Ром 6-гийн 6-7. Энэ үг маш энгийн утгатай юм. Өөрийнх нь төлөөх Христийн зовлон төхөлд итгэсэн хүн бүрийн хуучин хүн буюу завхарсан нүгэлт мөн чанар нь цовдлогдож, нүглийн биеийн зайлуулагдж, тэрбээр үхлээр дамжин нүглээс чөлөөлөгдсөн. Эсвэл зөвтгөгдсөн юм. Тэрбээр цаашид нүглийн боол байх шаардлагагүй болжээ. Үүнээс жаахан хожуу мөн л бүлэгтээ Паул яг энэ сургаалаа шинтгэн давтжээ. Түүнчлэн та нар өөрсдөө нүгэлд үгсэн боловч Бурханд Христ Есүсээр амьд байгаагаа тооц. Тиймээс биеийнхээ тачаангуй хүслүүдэд дуулууртай байх гэдэг үхлийн биед чинь нүгэл бүү ноёрхог. Учир нь та нар хуулийн дор байгаа бус, харин нэгүслийн дор байгаа тул нүгэл та нарыг захирахгүй. Ром 6-гийн 11-ээс 12, 14. Энэ үгч бас тун энгийн утгатай. Христэд итгэдэг хүн бид өөрийгөө Бурханы нэгүслээр дамжин Есүс Христийн дотор нүгэлд үгсэнд тооцох ёстой. Чингвэл нүгэл хойшид бидэн дээр ямар ч хяналт, ноёрхол тогтоож чадахгүй. Паул Ром номын сүүл хаваар үүнийг мөн л товч тодорхой мэдэгджээ. Хэрв Христ та нарын дотор байгаа бол нүглээс болж бие өхмөл хэдий ч зөвхт байдлын улмаас сүнс амьттай ажээ. Ром 8:10. Паул хэрв Христ та нарын дотор байгаа бол гэдэг үгээрээ энэхүү үнэн нь итгэлээр зүрхэн дороо Христийг тээдэг жинхэнэ итгэгч хүн бүрт хамаатай болохыг хэлжээ. Итгэгч хүний дотор Христ орших нь дараах давхар үр дагавартай. 1. Хуучин махан биеийн мөн чанар үхэх бөгөөд бие буюу нүглийн бие үхнэ. 2. Зөвтгөлийн улмаас амийн сүнсний буюу Бурханы сүнсний үйл ажиллаар дамжин ирэх зөвхт байдалд хүргэх шинэ ам. Петр ч ялгаагүй энэ үннийг яг л ийм тодорхой хэлдэг. Тэрбээр Христийн загалмайд ирэх үхлийн зорилгын талаар ярихдаа биднийг нүгэлд өхүүлж зөвхт байдалд амьдруулахын тулд тэр өөрөө бидний нүглийг модон дээр биедээ үрсэн. Учир нь та нар түүний шарахаар эдгээгдсэн гэжээ. Эдгээгдсэн билээ гэжээ. 1-р Петр 2:24. Түүнчлэн Петр өөрийнх нь төлөөх Христийн зовлон төхөлд итгэсэн итгэгчийн дотор өрнөдөг өөрчлөлтийн өөр хоёр талыг бас нэмж танилцуулжээ. 1. Нүгэлд үхэх. 2. Зөвхт байдлын төлөө амьдрах. Үнэн дээр биднийг нүгэлд өхүүлж зөвхт байдалд амьдруулах нь Христийн загалмайн үхлийн туйлын зорилго байсныг Петр мэдэгджээ. Нүгэлд үхэж зөвхт байдалд амьдрах нөхцөл нь зүгээр нэг өнгөрсөн баларсны нүглийг уучлахаас хавьгүй том зүйл юм. Үнэн дээр энэ нь итгэгч хүнийг сүнслэг амьдралын тис өөр талбарт гаргадаг. Өөрийгөө Христэд итгэдэг хэмээн мэдэгддэг. Бараг бүх урсгал чиглэлийн хүмүүсийн дийлэнх хувь нь өнгөрсөн амьдралынхаа нүглийг уучлуулж болно гэдэгт их бага хэмжээгээр итгэдэг. За магадгүй тиймээс ч үйлдсэн нүглээ улайж уучлуулахын тулд чуулганд явдаг байх. Харамсалтай нь тэд дотоод мөн чанараа өөрчлөх ямар ч бодол хүлээлтгүй амьдардаг. Тиймээс нүглээ улайсан тэр хүмүүс чуулганаа тарахтаа ямар ч өөрчлөлтгүй бах байдгаар л гарч явдаг бөгөөд нөгөө улайсан нүглээ үргэлжлүүлэн уйлдана. Дараагийн 7 хоногт тэд чуулгандаа буцаж ирээд нөгөө л үлэгт нүглээ уйлглан улайна. Энэ бол Христэд итгэх итгэлийн гадаад төрхийг хэлбэртсэн хүний өөрийн гараар өөрийнхөө төвшөнд бүтээсэн шашин буюу. Энэ нь Христийн зовлон төхөлд итгэх итгэлээр нь дамжин жинхэнэ итгэгч хүнд Бурханаас ирдэг авралтай бараг хамааралгүй эсвэл бүр огт хамааралгүй болно. Христ бидний төлөө тэгтэл тарчлан зовсны хамаг зорилго нь бидний өнгөрсөн баларсан нүглийг уучлахын төлөө төдий бос. Харин өнгөрснөө уучлуулсан бол цаашид цоошин сүнслэг талбарын босгоор орох чадвартай болгохын төлөө байжээ. Тиймээс тэр хүн цаашид нүгэлд үгсэн хүн мэт Бурханд болоод зөвхт байдалд амьд хүн мэт амьдрах ёстой. Тэрбээр цаашид нүгэл дарлуулах ёсгүй. Нүглийн боол мэт явах ёсгүй. Энэ бүхэн боломжтой. Учир нь Христ зовхдоо бидний үйлдсэн нүглийн ялыг өөр дээрээ бүтнээр нь авч бүгдийнх нь төлөөсийг бүрэн төлснөөс гадна хамгийн чухал нь Христ бидний завхарсан мөхсөн нүгэлт мөн чанараар цоллуулж тийхүү өөрийгөө нүгэлтэнд тооцуулсан бөгөөд түүнийг загалмай дээр өгөхөд бидний тэр хуучин мөн чанар буюу хуучин хүн нүглийн бие Христийн дотор бөгөөд Христтэй хамт өгсөн юм. Итгэгч хүн Христийн зовлонгийн энэ бүрэн зорилгод нэвтрэхийн тулд хоёр нөхцөлийг биелүүлэх ёстой. Ром 6 дээр Паул энэ хоёр нөхцөлийг учир зүйн дараалалаар нь дурддаг. Ингэхдээ хойшид биднийг нүгэлд боолжлуулалгүй. Бидний нүглийн биеийг хүчингү болгохын тулд хуучин хүн маань түүнтэй хамт цовдлогдсныг бид мэддэг. Ром 6:6. Хуучин хүн Христтэй цовдлогдсон явдал нь тодорхой цаг хугацаанд өрнөсөн тодоос тод түүхэн үйл явдал байв. Түүнчлэн та нар өөрсдөө нүгэлд үгсэн боловч Бурханд Христ Есүсээр амьд байгаагаа тооц. Ром 6:11.
Энд буй түүнчлэн гэдэг өгтбөр үг нь Христийн туршлага болоод итгэгч хүний туршлагын хоорондох харилцааг цохон тэмдэглэж байгаа юм. Үндсэндээ Христ өгсөн шиг чи бас түүнтэй хамт өгсөн шүү гэсэн утгатай билээ. Товчхондоо Христийн үхэл нь чиний үхэл байсан юм гэсэн үг. Эндээс үзвэл нүгэлд өгөж зөвхт байдалд болоод Бурханд амьдрах нь нэгд мэдэх, хоёрд тооцох гэсэн хоёр нөхцөлтэй аж. Нэгдүгээрт бид Бурханы үг бидэнд Христийн үхлийн төв зорилгыг зааж өгдгийг мэдэх ёстой. Хоёрдугаарт бид өөрт тулгарсан яг тухайн нөхцөлдөө Бурханы үгийг үнэн хэмээн тооцож, Бурханы үгийн үннийг итгэлээр хэрэгжүүлэх ёстой. Тэгэхдээ Христийн зовлонгийн зорилгын талаар Бурханы үг юу заадгийг мэдэж, үнэн хэмээн тооцсон нөхцөлд энэ үнэн бидний амьдралд бодитоор хэрэгжинэ. Христийн зовлонгийн төв зорилго нь биднийг нүгэлд өгүүлж, зөвхт байдалд амьдруулах юм. Тэгвэл бид энэ зорилгын тухайд маргашгүй хоёр үннийг мэдэгдэж чадна. Нэгд, энэ бол бидний хэрэгжүүлэх ёстой шинэ гэрээний хамгийн том үнэн. Хоёрд, энэ бол Христэд итгэдэг хүмүүсийн дунд хамгаас үл хайхрагддаг, үл тоогддог, үл итгэдэг үнэн. Бид хинэггүй зангаасаа болж л ийм арчаагүй байдалд оржээ. Бидний энэ байдалд мэдлэг дутснаас болж миний хүмүүс сүрлээ. Хосea 4:6 хэмээн айлтсан эзний үг яг таарна. Христийн зовлонгийн төв зорилгод нэвтрэхийн тулд эхлээд үүнийг мэдэх шаардлагатай. Бурханы хүмүүс энэ үннийг мэдэхгүй бол итгэж чадахгүй. Итгэхгүй бол эдэлж чадахгүй. Тиймээс энэ үннийг чуулганы өмнө авчираад үеийн үед чуулганы нүдэн дээр тодоос тод байршуулах ёстой. Эхлээд оршуулга, дараа нь амьлал. Христийн зовлонгийн төв үнэн нь Христэд итгэх итгэлийн баптизмтай ямар харилцаа холбоотой вэ? Хариулт нь тун энгийн бөгөөд бодиттой юм. Амьдрал дээр хүнийг нас барахад оршуулдаг. Тэгвэл сүнслэг талбарт ч эхлээд үхэл, дараа нь оршуулга гэсэн дэс дараа явдаг. Христийн зовлонд итгэх итгэлээрээ бид Бурханы үгийн дагуу өөрийгөө хуучин хүнээ нүглийн биеэ үхсэнд тооцно. Тэгвэл Бурханы үг бидэнд дараа нь тэр хуучин хүнийг буюу нүглийн биеийг оршуулаарай гэжээ. Харин энэ оршуулгыг Христэд итгэх итгэлийн баптизмын заавраар үйлдэнэ. Христэд итгэх итгэлийн баптизмын ёслол бүр нь нэгд оршуулга, хоёрд амьлал гэсэн хоёр үе шаттай. Баптизмын энэ хоёр үе шат нь Христ өөрийнх нь төлөө зовсон гэдэгт итгэгсэн итгэгч хүний дотор өрнөдөг дотоод өөрчлөлтийн хоёр үе шаттай таардаг. Нэгд нүгэлд үхэх, хоёрд зөвхт байдалд болоод Бурханд амьдрах шин ам. Усанд хийгдэх Христэд итгэх итгэлийн баптизм нь нэгдүгээрт усан булшинд оршуулгадаад, хоёрдугаарт тэр булшнаасаа Бурханд болоод зөвхт байдалд амьдрсан шин ам руу амьлуулагдах явдал юм. Оршуулга нь нүгэлд үхэх үхлийн, хуучин хүний үхлийн гадаад илэрхийлэл бол амьлал нь Бурханд болоод шин амьдралд амьдрах шин амийн гадаад илэрхийлэл үлээ. Үүнийг л шин гэрээ Христэд итгэх итгэлийн баптизмын зорилго гэдэг. Христ Есүс рүү баптизм хүртсэн бид цөмөөрөө түүний үхэл рүү баптизм хүртсэн гэдгийг та нар мэдэхгүй гэж юу? Тиймд бид үхэл рүү баптизм хүртснээр түүнтэй хамт оршуулгдсан учраас эцгийн алдраар Христ үхэхстээс амьлуулагдсны адил бид мөн шин амийн дотор явах юм. Ром 6-гийн 3-4. Ингэхдээ та нар баптизм дотор түүнтэй хамт оршуулгдсан. Түүнийг үхэхстээс амьлуулсан. Бурханы хүчинд итгэснээр баптизм дотор та нар бас түүнтэй хамт амьлуулагдав. Колосай 2:12. Энэ хоёр хэсгийн аль аль дээр баптизмын хоёр үе шатыг маш тодорхой хэлжээ. Нэгд баптизмаар, үгчилбэл болохлаар бид Христтэй хамт түүний үхэлд оршуулгдсан. Хоёрд бид Бурханы хүчийн үйл ажиллагаанд итгэх итгэлээр түүнтэй хамт шинэ ам дотор алхахаар түүний хамт амьлуулагдсан. Дээр хоёр ишлэлд оршуулга, амьлал хоёрт хамаатай энэ чухал үннээс гадна баптизмын талаарх өөр 3 чухал баримт бий. Нэгдүгээрт жинхэнэ Христэд итгэх итгэлийн баптизмаар бид аль нэг нэр бүхий чуулган, сект, урсгал чиглэл рүү баптизм хийлгээгүй. Харин чухам Христ рүү өөрлөө нь баптизм хийлгдэг. Паул Христэд баптизм хүртсэн та нар бүгдээрээ Христийг өмссөн юм гэсэн. Галаат 3:27. Энэ тал дээр бид Христээс, зовлон эдэлж өгсөн Христээс, ялгууснаар амьдсан Христээс өөр юу ч хүлээн зөвшөөрч болохгүй. Хоёрдугаарт баптизмын үр нөлөө нь баптизм хийлгэж буй хүний хувийн итгэлээс хамаарна. Өөрөөр хэлбэл Бурханы ажилд итгэх итгэлээс нь хамаарна. Арай хэлбэршүүлбэл Бурханы үйлдэж байгаа зүйлд итгэх итгэлээс нь хамаарна. Ийм итгэл үгүй бол 1000 баптизм хийлгээд ямар ч үр нөлөөгүй үн цэнэг болно. Гуравдугаарт итгэгч хүн эрийнхээ санд баптизмын усан булшнаас шин амьдрал руу амилчихдаггүй. Энэ үйл явдал нь гагцхүү Есүсийг булшнаас амьлуулсан Бурханы алдрын хүч дотор өрнөдөг болоо.
Есүсийг булшнаас босгосон хүч нь ариун байдлын сүнс буюу Бурхны өөрийнх нь ариун сүнс байсныг Паул хэлдэг. Ром 14. Ийхүү итгэгч хүн баптизмын усаар дамжин Бурханд болоод зөвхт байдалд амьдрах шинэ амьдралд бүрэн өргөгдөх бөгөөд үүнийг ариун сүнсний хүчинд бүрэн найдаснаар л хийн. Энэ нь Ром 8:10 дээрх Паулийн үгтэй яг таардаг. Хэрв Христ та нарын дотор байгаа бол нүглээс болж бие үхмэл хэдиж зөвхт байдлын улмаас сүнс амьтаажээ. Баптизм хийлгсэн итгэгчийн шин зөвхт амьдралд шаардлагатай хүчийг гагцхүү Бурхны сүнсэл өгч чадна. Хүүхдүүд сонссон зүйлийнхээ 40 орчим хувийг, сонсож харсан зүйлийнхээ 60 орчим хувийг, харин сонсоод хараад үйлдэлсэн зүйлийнхээ 80 орчим хувийг тогтоодог гэсэн боловсролын сэтгэл зүйн ерөнхий зарчим байдаг. Тэгвэл Бурхан Христэд итгэх итгэлийн баптизмын зааврыг чуулганд тогтоож өгөхдөө биднийг нүгэлд өхүүлж, зөвхт байдалд амьдруулах гэсэн Христийн зовлонгийн төв зорилгын сургаалдаа сэтгэл зүйн дээрх зарчмыг ашиглажээ. Шинэ гэрээний үлгэр загвараар бол чуулганд шинээр нэмэгдсэн итгэгч нар баптизм хийлгэхдээ нэгдүгээрт түүнтэй хамт нүгэлд өгөж оршуулгдан, хоёрдугаарт түүнтэй хамт шинэ ам руу амьлуулгдан, итгэлээр Христийнх болсноо гаднаа харуулдаг ажээ. Ийм маягаар баптизм нь Христийн зовлонгийн төв зорилгыг даяар чуулганы өмнө сахин тогтоож байгаа юм. Үүнээс үзвэл Христэд итгэх итгэлийн баптизмын жинхэнэ арга барил, утгыг сэргээхээс нааш Христийн зовлонгийн энэ амин чухал үннийг Христийн чуулган дотор хизээч бүрэн сэргээх боломжгүй юм. Христэд итгэх итгэлийн баптизм нь нүгэлд өгөж оршуулгадаад, Бурханд болоод зөвхт байдалд амьлуулагдаж амьдарсан гэдэг энэ давхар үннийг итгэгч хүмүүст ч бүхэл чуулганд ч дахин сэргээж өгөх ёстой. Судаллаа дуусгахаас өмнө нэг зүйлийг цохон хэлмээр байна. Христэд итгэх итгэлийн жинхэнэ баптизм нь итгэгч хүнийг нүгэлд өхүүлж байгаа үйл явц бус. Харин тэр хүн итгэлээр дамжин нүгэлд хэдийнэ өгснийг нь батлан харуулах гадаад тамга болдог. Дээр иш татсан Ром 6 дугаар бүлгийн хэд хэдэн ишлэлд Паул биднийг эхлээд Христтэй хамт нүгэлд үхээд дараа нь Христийн үхэл рүү баптизм хийлгэснийг маш тодорхой мэдгдсэн. Энэ утгаараа Христэд итгэх итгэлийн баптизм нь Иохны баптизмтай игэндэг. Иохны баптизмаар хүн эхлээд нүглээ гэмшээд дараа нь гэмшил рүү баптизм хийлгсэн. Христэд итгэх итгэлийн баптизмаар итгэгч хүн эхлээд итгэлээр Христтэй хамт нүгэлд үхээд дараа нь Христийн үхэл рүү баптизм хийлгдэг. Гэхдээ аль ч тохиолдолд дотоод сүнслэг нөхцөл нь баптизмын гадаад үйлдэлээр төрсөн бос. Харин баптизм нь тухайн хүний зүрхэнд итгэлээр хэдийнэ төрсэн дотоод сүнслэг нөхцөлийг нь батлан харуулах гадаад тамга нь л болдог. Та Дерк Принсийн Христэд итгэх итгэлийн амьдралын суурь үнэн номын 20 дугаар бүлгийг сонслоо.